За ингээд малаа атсарлаа. Эмдэглээ тэгээ байршуулах юм байна. Альва нэгэн малаа одоо нядалгааныхаа цэг рүү юм уу одоо нядалгаа руугаа оруулахдаа аль нэгэн газрын дарчуу газар малыг удаан байлгаж болтгүй юм байна. Ингээд нэг газар удаан байлгахлаар ингээд өөрөө цочирддаг, тэрнээсээ айдаг, эмээдэг. Тэгээд энэ нөхцөл болохоор өвчтөе, эмгэгтэй байх юм бол нялгаанд оруулахгүй тэрийгээ тусгаарлах хэрэгтэй байна. Нэрийг сайн мэдэрч явах хэрэгтэй гэж байна. Зун бол одоо жишээлбэл одоо хүрд бол ингээд чөлөөтэй юм орон зайтай байлгана. За бидний хувьд бол мэдээж бас нэг ийм юу ахавдаг бас бодож магадгүй. Гэхдээ бол ер нь маха гадагшаа зарна бол бид нар бас нэг ийм person даартуудтай дөхүүлж очих хэрэгтэй юм байна. За тэгээд гол анхаарах зүйл бол болохоор энэ зайтай байна, тэгээ устай байх хэрэгтэй юм байна. Дээр нь бол энэ гахааг бол зун бол ингээд хүүтэн усаар усалж бас ингэж хөргөж ингэж тайвшруулдаг юм байна. Би бас өөрөө Германд одоо 90,000 гахаадаа зовоод 3 сар ажиллаж байсан. Тэгээ бас ийм үйл ажиллагаануудыг харж байсан. Энэ техник болохоор хүн аль болох бага ойртож байна. Техник энэ хагас автоматнуудыг хэрэглэх юм бол энэ амтан өөрт нь их амар байд юм байна. Заавалчгүй ингээд нэг устдаагаа унттайгаа юм байртайгаа тайван байгаад нядалгаанаас өмнө энэ тайван байх гэдэг энэ философийн ярьж байгаа энэ ойлголт бол их чухал юм байна. Тэр нь сургалтынхаа энэ явцад бол мөнхөд энэ амтны энэ тайван байх байдал гэдгийг бол зогсоолойгоо ярьж байна.